За сайн байцгаана уу. За School дээр байрлаж байгаа одоо Sisters Channel онлайн сургалтынхаа платформ дээр яаж байрлаж байгаа гэдэг, яаж ажиллах вэ гэдэг танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна. За та бүхэн маань School.com гэдэг сайтаар орно. Эсвэл утсан дээрээ School гэдэг одоо энэ дээр харж байгаа SK School гэд бичгээр ийм тэмдэгтэй аппликейшн татагдана. За тэгээд утсан дээрээ хэрвээ татчих юм бол утаснасаа сургалтаа үзэх боломжтой болж байгаа. За платформ руу ороод ямар зүйлүүд байгаа вэ гэхээр за community гэсэн хэсэг байгаа. За community руу орохдоо та бүхэн маань хамгийн эхлээд community гэсэн хэсэгтээ танилцсан. Эхлээд элсэж орчоод та бүхэн маань танилцуулах хэсгээр танилцуулга бичиж өгч болно. Бичиж өгөөрэй. За тэгэх юм бол манай энэ хамт олон дотор маань ямар туршлагатай, ямар мэрэгчлэлтэй хүмүүс оролцож байгаа вэ гэдгийг харах боломжтой. За үр дүн гэсэн хэсэг дээр нь бол та бүхэн маань сургалтаас одоо энэ зуны турш өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллаад эсвэл хүүхдийнхаа сэтгэл зүйн суурийг зөв тавих энэ мэдлэг мэдээллүүдээс суралцаад юу сурч авсан бэ гэдэг үр дүнгээ бусдадаа урам өгөх зорилгоор оруулаарай. За мөн сургалт маань одоо өрмөц маркетингийн системтэй байгаа тий. Тэгэхээр эндээс бусдадаа мөн зуны турш орлоготойгоор амарч болох үр дүнгуудээсээ бусдадаа сургалтаа хуваалцсан үр дүнгуудээсээ ингээд хуваалцах боломжтой. За асуулт хариулт гэсэн хэсэг дээр нь асуулт хариулт үлдээж болно. Тэгэх юм бол одоо таны асуусан асуултанд админуудын зүгээс болоод бусад хүмүүс маань ч гэсэн хариулах боломжтой. Ингээд бусдтайгаа санаа бодлоо хуваалцах боломжтой ийм талбар байгаа. За мэдээлэл гэсэн хэсэг дээр бол сургалтыг хөтлж явуулж байгаа админууд та бүхэндээ мэдээллийг тасралтгүй өргөж явах болно. За яаж танилцуулга үр дүнгээ асуултаа бичих вэ гэхээр энэ write something гэсэн хэсэг дээр дараад та эхлээд эндээс энэ доотлын хэсэг дээрээс үр дүн бичих байгаа мó эсвэл асуулт хариулт бичих юм уу эсвэл танилцуулга бичих юм уу гэдгээ сонгоч. За энэ дээр гарчиг тавина. За тэгээд дараа нь болохоор энэ хэсэг дээр нь өөрөө бичиж үлдээх зүйлээ бичиж болно. За ямар нэгэн файл хавсгаргаж болох нь байна, линк тавьж болно, YouTube-ээс видео оруулж болох нь байна. Бусдаасаа асуулт асууж одоо дата цуглуулах гэх юм бол энэ полоор оруулж болох нь байна. За эможи дарж болж энд гиф даардаг ч юм уу те бусдаа урам зориг өгөх, өөрийгөө урамшуулах зэрэгт энэ дээр ингээд үр дүнгээсээ хуваалцахтаа ч гэдэг юм уу оруулж болж байна. За ингээд та бүхэн маань хамгийн эхлээд ингээд танилцуулга бичээд платформтойгоо танилцаарай. За дараа нь болохоор Classroom гэсэн хэсэг байгаа. За Classroom дээр бол жинхэнэ манай одоо ээж бүрэн хичээлүүд маань байршсан байгаа. За эндээс эхлэсэн хэсгээс та эхлээрээ энэ дээр одоо би тайлбаруудыг сайхан оруулаад өгсөн байгаа. Танилцуулга видеонуудыг. За эндээс ингээд платформ дээр юу байрлаж байгаа нь тий яаж ажиллахын, танд ямар ашиг тустай гэдэг зүйлүүдийг эндээс үзээрэй. За дараа нь болохоор хүүхдийн сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг одоо хүүхдийнхаа сэтгэл зүйн суурийг үндэс суурийг зөв тавих гэж байгаа бол та хүүхдийнхаа сэтгэл зүй санаа зовж байгаа бол тий одоо завтай цагтаа үедээ хүүхдтэйгээ ажиллахыг хичээж байгаа бол энэ хэсэг дээр сэтгэл зүйч Бадамсүрэнгийн одоо хүүхдийн сэтгэл зүйн тэнцвэртэйгээр хөгжүүлэх суурийг нь зөв тавих энэ хичээл байгаа. За энэ рүү ингээд орох юм бол одоо энэ хоёр бүлэг сэтвтэй эцэг хийгээд даган дуурайдаг чадвар хүүхдэд ямар чадвар байдیں۔ Тэгвэл даган дуурайдаггүй чадвар ямар байдгийг гэсэн хоёр энэ сонирхолтой сэдвийн хүрээнд хүүхдийнхаа сэтгэл зүй буюу одоо төвчээрийг за яаж бий болгохын хүүхдтэй цаг хугацааны ойлголтыг яаж багаас нь цагийн менежменттэй болгохын ч гэдэг юм уу те сэтгэл зүйн одоо суурь үндэстэй холбоотой бүх мэдээллүүдийг одоо мэдлгүүдийг ур чадвар олгох мэдлгүүдийг энд ингэж байршуулсан байгаа. За тэгээд бичлэгээ үзээд магадгүй энэ ингээ хоёр бичлэг байх юм бол нэг бичлэг байгаад нэг линк байх юм бол та бүхэн маань хоёулын энэ үзээрэй. За мөн таны одоо ур чадвартай холбоотой нэмэлт материалууд болон татж авч хэрэглэж болох материалуудыг бид бүхэн бас хавсаргасан байгаа. За тэгээ сургалтаа үзчихэд хэрвээ та энэ бичлэгийг одоо үзсэн бол энэ дээр ингээ чеклж болно. Чеклээд өгөх юм бол та одоо энэ хоёр бүлэг сэдвийнхаа нэгийг ингээд бүгднийг нь үзээд дуслаа гэхэд 50% нь үзсэн байна гэдээ ингээд өөртөө хяналт тавиад өөрийнхөө цаг зав тохируулаад сургалтаа
одоо уужуу тайвнаар өөрийнхөө хүссэн үедээ үзэх боломжтой. За дараа нь дараагийн сэдвүүд болвол дандаа та бүхний mindfulness буюу одоо бид нэр амар амгалан байх, тайван байх, бясалгах одоо чадвартай холбоотой өөрлөгөө өнгийхтэй а өөрийгөө хинбэ гэдгийг мэдрэх а одоо ур чадваруудыг олгох энэ хэсэг бол энэ mindfulness гэсэн хэсэг дээр байгаа. За энэ бяцлагалд анхаарал төвлөрөл буюу анхаарлаа хэрхэн төвлөрүүлснээр таны амьдралын чанарт яаж өөрчлөлт орох юм бэ гэдэг арга техникүүдийг одоо заасан байгаа. Mindfulness гэж юу юм бэ гэдгээс нь эхлээд ингээд тайлбарласан байгаа. За ингээд бичлэгүүд нь байж байгаа. Тэгээд та бүхэн маань эндээс энэ ажлын хуудсууд гээд байгаа. Тэрнээс файлыг нь татаж аваад тэгээд гэрийн даалгавруудыг мөн өгсөн байгаа 7 хоногийн хугацаатай. За зарим сургалтуудыг бид нэр яг 7 хоноод дараагийн сэдвийг нээх гэх мэтчлэнгээр ингэж бас явж байгаа шүү. Тэгэхээр нээгдэхгүй байх юм бол тэдэн хоногийн дараа нээгднэ гэсэн бичиг нь гарна. Тэгэхээр яг ингээд дис дараатаагаар чиглүүлэгтэйгээр өөртөө анхаарал тавьж анхаарлаа төвлөрөх чадварыг илүү сайн нар одоо ур чадвар болгож авах юм зорилготой зүйлүүд байгаа. За дараа нь энэ mental health буюу сэтгэл зүйн эрүүл мэндийг яаж хамгаалахын гэдэг дээр мөн бас арга техникүүд байгаа. За self care буюу өөртөө анхаарах, өөрийгөө илүү хайрлах. Дандаа л одоо бид нар чинь бусдын төлөө эсвэл үр хүүхдийн төлөө, гэр бүлийн төлөө гэсээр завгүй явждаг те. Тэгэхээр тэгвэл одоо энэ зуундаа өөртөө анхаарах ямар одоо энгийн бөгөөд чухал аргууд байдаг юм бэ гэдгээс суралцаад одоо ажилдаа орохдоо ачаал одоо өөрийнхөө нуруунд дээрээс хамгийн л бие сэтгэл биеийн болоод сэтгэл санааны энэ ачааллуудаа орхисон байдалтай гоё ирч хүчтэйгээр ороход зориулсан юм аргууд байгаа. За мэрэгжлийн хөгжил гэдэг дээр нь бол бид нэр яг та бүхэндээ хэрэгтэй мэрэгжлийн мэдээлэл одоо лүүдийг оруулсан байгаа. Жишээлх юм бол одоо чухал болоод байгаа миний хувьд бол сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинжилгээтэй холбоотой зохиол зурулсан арга зүй, сонирхол судлах арга зүйд зориулсан жижигхэн одоо өгүүллийн хүүхдэд зориулсан өгүүллийн багц гарын авлага байгаа. За түүнийг одоо бүх сургалтын чиглэл дээр интеграцлсан төлөвлөлтийн санаа бүхий одоо цогц юм бүх сургалтын чиглэл дээр гарын авлагуудыг боловсруулсан түүнийгээ та бүхэндээ тайлбарлаж оруулна. Үнгүүд одоо энэ платформд орсноор та бүхэн маань тэрийг татаж аваад одоо ажилдаа орохдоо хэрэглэж болох үсэн маш үр дүнтэй гарын авлага байх жишээний. За тэгэл сэтгэл зүйч Бадамсүрэнгийн хүүхдтэйгээ ажиллах мөн одоо дасгал ажлууд, даалгаврууд ч гэдэм үү те ажлын хуудсууд гих мэтлэнгээр ийм зүйлүүд бид хоёр байршуулсан байгаа. Тэгэхээр эндээс мөн мэрэгжилтэйгээ холбоотой зүйлүүдийг татаж авах боломжтой. За одоо бүгдээрээ дандаа цахим орчинд ажилладаг болсон байна. Ажлаа хөнгөвчүүлж өөртөө одоо шинэлэг зүйл, ур чадвар суулгахын тулд бол AI орчин одоо онлайн виртуал орчинд ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Тэгэхээр 28 өдрийн AI challenge гэдэг нэг өдөрт одоо нэг AI бүхий одоо платформ буюу дээр ажиллаж сурах ийм челленжийг хийн. За тэгтээ эхлээд бол хэдүүлээ нөгөө өөртөө хайрлах, өөрийнхөө хувь хүний хөгжлийн тал дээр ажилласныхаа дараа 7 хоногийн дараанаас ч гэдэг юм уу энэ AI аппликейшнуудыг туршиж үзэх энэ аялалдаа гарнаа. За тэгээд арт терапи буюу хүүхдийг одоо урлагаар дамжуулж хүүхдийн сэтгэл зүйг эмчлэх, хүүхдийнхаа сэтгэл зүйтэй ажиллах энэ арга техникүүдийг мөн дараагийн бүлэгт нь ингээд оруулахаар бэлдэж байгаа. За ингээд сургалтууд бол багш нартаа яг тухайн цаг үеийнхэн хэрэгтэй мэдээллүүдээр цэнэглээд явнаа. За календар гэсэн хэсэг дээр за одоо ингээд дандаа онлайнаар сургалтууд маань яваадах юм бол нөгөө асуулт хариултууд гэх мэтлэнгээр ингээд яг бодит орчинд уулзах хэдүүлээд хэрэгцээ шаардлага гарах байх гэж бодож байна. Тэгэх юм бол 7 хоног болгоны бүтэн садар за яг энийг гэхдээ хэдүүлээ өөрчилж болно ярьж агаад
аль одоо ажлын өдөр байх юм уу, амралтын өдөр байх юм уу гэдгийгээ тоовлж жогоод ингээд 7 хоногт нэг удаа аа, Zoom уулзалтыг зохион байгуулах боломжтой. Тэгэхээр энд бидэд линкийг байршуулад өгөхөөр яг тэр линк дээр дараад хэвтүүлээ уулзалт одоо онлайнаар уулзаж ингэж илүү бодиттой орчин бүрдүүлж сайхан үр дүн гаргах болно. За members гэсэн хэсэг дээр бол сургалтын одоо энэ платформ дээр байгаа хүмүүсийн гишүүд гарч ирнэ. За map гэсэн хэсэг дээр бол аль улсаас ч гэдэг юм уу, аль хотоос ч гэдэг юм уу оролцож байгаануудаа тэмдэглэж олно гэх юм бол энд харагдана. За leaderboard гэсэн маш чухал хэсэг байгаа. За энэ дээр хэдүүлээ өөрийгөө болоо бусдыгаа төвчүүлж явна. За тэгээд level буюу ингээд төвшин ахих байгаа. За яавал төвшин ахих юм бэ гэхээр энэ платформ дээр пост бичиж байгаа, асуулт оруулж байгаа, танилцуулга бичсэн ч гэдэг юм уу, тэр болгонд чинь ямар нэгэн үйлдэл хийх болгонд чинь скуулээс та бүхэнд ингээд оноонуудыг өгдөг байгаа. Тэгээд оноо ахих тусмаа оноонуудаа цуглуулж агаад төвшин ахиад явна. За энэ 8, 9 дугаар левел дээр орсон хүмүүст бидэд за сэтгэл зүйчийн ганцаарчсан зөвлөгөө ч гэдэг юм уу те. За эсвэл бахаа мөнгөн урамшуул одоо олгодог ч гэдэг юм уу ингээд левел 8, 9 дээр очих юм бол урамшуулад явнаа. За ямар оноо яаж өгдөг вэ гэхээр жишээлх юм бол левел 1 за левел 2 руу очихын тулд 5 оноо цуглуулах хэрэгтэй. 5 оноогоо та бусдынхаа бичсэн асуулт хариултанд хариулж болж ин эсвэл үр дүн дээр нь лайк дарж болж ин пост оруулж болж ин тэ. Энэ болгонд чинь танд скуулээс оноо өгөөд ингээд төвшин ахиж явдаг байгаа шүү. Тэгэхээр энэ идэвхтэй байж бусдаа урам зориг өгөөд өөртөө ч гэсэн гоё урамшууллыг аваарай. За ингээд 7 хоногоор 30 хоногоор за бүх цаг үеийн хүрээнд гээд ингээд ангилдаг байгаа энэ төвшингүүдээ. За about гэсэн хэсэг дээр нь бол манай сургалтын танилцуулга байгаа. Тэгэхээр энэ дээр юу хэлмээр байна гэхээр та бүхэн маань энэ сургалтаа бидний бэлдсэн байгаа энэ бэлэн сургалтыг бусдад санал болгож болно. За тэгж одоо тэгснээрээ та хэрвээ тань таалагдах юм бол шүү дээ тий. Заавал бусдад санал болгох албагүй. Гэхдээ зуны хөтөлбөр яаж нөгөө орлоготой амрах вэ гэдэг зүйлэл дээр бас зарим хүмүүс нь төвлөрж иж магадгүй. Тэгэх юм бол эндээс энэ сургалтыг энэ дижитал бүтээгдэхүүнийг бусдад санал болгоод энэ платформд энэ хамт олондоо оруулж ирснээрээ та одоо 99,900 төгрөг буюу 100,000 төгрөгөөр ирж байгаа ш. Тэрнийхээ 40%-ийг одоо комисшн буюу ашиг болгож авнаа. Тэгэхээр та нар маань энэ одоо аргачлалыг энэ гоё санхүүгийн боломжийг ашиглах боломжтой. Тэгэхээр хэрвээ орлоготойгоор амрахыг хүсэж явах юм бол энэ одоо байдлыг бас ашиглаж болох нэ. Гэхдээ та бүхэн маань одоо эхлээд та нарт одоо энэ School платформ руугаа эсэж орж ирэхэд бид бүхэн affiliate дугаар гэдэг өгнө. За тэр дугаараараа өөрийнхөө санал болгосон хүмүүсээ оруулж ирнэ гэсэн үг. За тэгэхээр хэрвээ affiliate болоод өөр бусд хүмүүсийг сургалтандаа урьж оруулж ирэх гэж байгаа бол та affiliate дугаараараа бусдыг урьж оруулж ирэх нэ шүү. За ингээд ерөнхийдөө платформ маань ийм бүтцтэй байгаа. Тэгээд бүгдээрээ энд маш гоё мэрэгжлийн бөгөөд халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн ийм хамт олон болцгоё гэж уриалмаар байна.